皆さん、こんにちは。今日の一言日本語の時間です。За, бүгдээ сайн байцгаана уу? Өнөөдрийн Япон үгнийхээ хичээлийг эхлэе. 今日の先生は私、やるごむが教えます。さて、今日のテーマは前回の授業に続いて電車に乗る ② です。өнөөдрийн хичээл нь өмнөх хичээлийн үргэлжлэл болж байгаа. Монголоор бол цахилгаан галт тэрийн цуух гэсэн үг ээ. この写真にあるのは駅のホームでよく見る時刻表です。За, энэ зургийн дээр байгаа нь болохоор өртөө болон вокзалд байдаг цагийн хуваар байгаа. Жикоку хё буюу цагийн хуваар гэж хэлнэ. За, энэ цагийн хуваар дээр болохоор хэдэн минутын дараа галт тэрэг маань ирэх вэ гэдгийг харж болно. Мөн ямар төрлийн галт тэрэг ирэх гэж байна вэ гэдгийг харж болно. За, хашаа гэдэг нь болохоор галт тэрэг бол автобус гэх мэт тээврийн хэрэгсэл буудал өртөөнөөс хөдөлж явахыг хэлдэг. Хашаа буюу хөдлөх гэсэн утгатай. Тоочаку нь ирэх болон очих газартаа хүрэх гэсэн утгатай. За, галт тэргийн төрлөөс ярих юм бол какуэки тэйша буюу бүх буудалд зогсдог галт тэрэг гэж байгаа. Кайсоку дэнша нь болохоор зарим буудал дээр зогсдог түргэн галт тэргийг хэлж байгаа. За, энийг болохоор энэ картыг болохоор IC кадо гэж уншдаг. IC гэж хэлэхгүй, IC кадо гэж хэлдэг. За, энэ нь болохоор цэнгэлдэг нийтийн тээврийн картыг хэлдэг байгаа. За, үүгээрээ галт тэрэг болон автобусанд мөн одоо зарим дэлгүүрт төлбөрөө хийж явж болдог. За, шүүтэн болохоор эцсийн буудлыг хэлж байгаа. Шүүдэн нь болохоор сүүлийн галт тэргийг хэлж байгаа. За, Токиод бол 11, 12 гэд ер нь бол шүүдэн болдог. Зарим орон нутагт бол тэрүүнээс илүү эрт шүүдэн болдог газар байгаа. За, шихацу нь болохоор эхний галт тэрэг гэсэн үг. はい、今日の一言日本語は以上で終わります。次の一言日本語は6月8日です。